За хай манайхаа та нар бүр шууд бичлэг хэлэнгүүт бүр шоконд орсон баг. Oh my god. Үсээ яачаа вэ гэж бодсон байж магадгүй. Тэгээд тийм ээ би үсээ бодсон. Тэгээд ийм мөнгө оруулах гэсэн баггүй. Тэгсэн чинь ороогүй. Тэгээд энэ үстэй би 2 хоног яг үнэхээр тэсгүүн. Тийм учраас өнөөдөр бүгдээрээ миний үсийг тодруулж будцгаая. Тэгээд ийм ягаан будаг авсан баггүй юу. Тэгээд ийм ягаан будгийг одоо өнгийг нь зөөлрүүлж оруулахын тулд дээрээс нь ангижуулагч хийх хэрэгтэй гэдэг. Тэгсэн чинь манай дүү миний бүтэн байсан ангижуулагчийг тэр чигт нь хийсэн байсан. Тийм болохоор ингээд өнгө нь ороогүй. За. Тийм учраас өнөөдөр хэдүүлээ амжилттай буднаа гэж бодож. Тэгээд хамгийн гайхамшигтай надад бэлийн алга. Тэг манай дүү надад бэлигээ өгөө явуулчих сэтгэл байсангүй гэж. Тэг ямартай ийм юмыг нь авчихсан. Тэгээ одоо тэгээд гар муухай бодлол одоо тэр л үсттэй одоо өөр ялтай ч үлээ дээ гэж би бодлоо. За тийм байна. Тэгээ сая нэг колоны савыг ингээд шууд тайрцсан. Тэгээ надад ашиглахгүй нэг сойз байна. Тэг одоо будаад эхлэе. Тэгээд сая замаараа явж байхдаа нэг юм дахиад тэгээд догбуугийн гаргадаг газраас догбуугийн тэгээд чихэрлэг соустай дахиад авсан энийг идээд тэгээ мөн би юу яасан дэлгүүрээсээ ажилдаг дэлгүүрээсээ юм авсан. Тэгээ энийгээ задлангаа хэдүүлээ бас нөгөө 30 минут хүсээ хүлээх учраас тэр явцдаа надад ер нь ямархуу skincare product-ууд байдаг тухай би танарт танилцуулъя заяа. Тэгээд өнөөдөр маань бичлэг нэг иймэрхүү үсээ будаад юм идээд надад ямар бүтээгдэхүүнүүд байдгийг хараад өнгөрөх нь. Тэгээд би сая юу гэж бодлоо? Нөөцлөлтөд хөдөө 2 хоног яваад жоохон харалчаад ирсэн. Тэрнээсээ болоод тэрүү арьс хар тэгснээ амар үлийн шар үстэй. Тэсгэд амар хэцүү 2 өдөр байлаа. Тэгээд өнөөдөр би тэр 2 өдрийг эцэслэх болно. Эрх юм уу? Юу ч гэсэн. Зя. Авчих хэрэгтэй байна. Хамгийн амар нь гэх юм бол миний ус маш шинхүү учраас хідүүлээ хурдан бодож дуусна гэсэн үг. Фейлдчихгүй байгаасай. За. Ингээ болчлоо. Одоо будгаа хийн эхлэв. Мартчихж л хийж авч ийн нөгөөдөг чи бэлийг өгөө явуулчихгүй байсан гэсэн чинь. За будга нэг иймэрхүү байхад болох байх гэж бодож байна. За цэвэрхэн бод шүү манайх. Хамгийн гол нь цэвэрхэн. За тэнгууд энэ нэг тийм нён ягаан байгаа. За одоо энийг жоохон өнгийг нь бүдгрүүлэхийн тулд ангижруулагчаасаа хийгээд хойлох юм байна. За талаа будчихлаа. Тэгээд талаа будж байгаад гинт би нэрээ догбуугийг дахин авсан штэ гэ. Тэгээд догбуугийн нэг халуун дээр нийтмээр байгаа учраас ямаа идэх эхлэв. Гар бол юм болж байна ч. За нэг түр ингэ тавьчих. Ингэж харагдчих. Ямар ч амтлах. Танаар санаж байгаа нэг энэ тэнд нэг шар жижигхэн дотроо нөгөө нэг үдэ ихтэй тоол тэгээд нэг жижигхэн савтай догбуугийг зардаг газар байсан шүү дээ. Тэр дээр байхгүй болсон. Тэдний догбуугийг бүр Монголын хамгийн гоё догбууг. Тийм байх гээд авсан ч үгүй энэ бүр амар амтгүй. За дахиад нь авсан. Тань ордож байна уу?
За гоё болчлоо. Эргээ бодож эхэлцгээе. Яв дууссан заяа. Одоо тэгээд хідүүлээ толгоонд ууд углах хэрэгтэй. Яагаад тэгэхээр ууд углаад тэр доторхыг ингээд нөгөө нэг уудын дотор битүүмжилчихээр урвалд ороод илүү нөгөө нэг одоо сайн будаг орох магадлал өндөр байдаг. Тэгээд одоо хідүүлээ толгоонд ууд углахаа гадаач харах боллоо. Гар чим боллоо. Надад ямар бүтээгдэхүүн байгааг тань харуулъя заа юу. Та би явчихдрээ. За ёстой утгаараа заваарч өгч гинөө. Яна сая нөгөө угаасаа гартаа барьж ирч чадахгүй болохоор тоол арчдаг дүмбэндөө хийгээд аваад ирсэн байхгүй юу. За одоо эхлэе заа юу. За яаж эхлэх үү? За ямартай ч эхлэе. Амар ягаан гараад. Тамдэл зураг авчи. За ямартай ч эхний ээлжинд надад Skin Food Branding Carrot Keratin-тэй toner pad байгаа. За энэний араас шууд toner pad-уудаа явуулчих заяа. Энэ toner pad бол бүр амар гоё. За тэнгуү дараачих нь болохоор Nambuzen Branding 5 номертой витамин niacinamide-тэй toner pad байгаа. Энэ болохоор нар нэг таалагдаагүй одоо ихтэй дуусж байгаа. Тэгээ дахиж бол авахгүй гэж бодож байгаа. За тэнгуүтэй Anoa Branding 77% hair lift-тэй toner pad байгаа. Энэ бас надад ерөөсөө таалагдаагүй. Тэгээ энийг би юу нь бол баг хэрэглэхгүй байгаа байхгүй юу. Тэгээд зүгээр сайхан toner pad-ийн үүрэг гүйцэтгэл байж байгаа. За дараачих нь болохоор Skin Food Branding Carrot Keratin-тэй daily mask гэдэг юм өдөр тутамдаа тавих боломжтой маск байгаа. Энэ бүр амар гоё. За дараачихаас нь болохоор Ozempic brand-ийн high panto toner pad гэдэг энэ дуусж байгаа. Энэ бүр амар гоё юмсан. Тэгээд дуусж байгаа. Эндээс би хэрвээ toner pad авцсан нэрээ тэрийг танилцуулна. За дараачих нь болохоор Anoa-гийн 77% hair lift-ийн toner байгаа. Энийг бол ерөөсөө хэрэгжилж эхлэегүй байгаа. Энэ надад тохирохгүй гэж би үзэж байгаа болохоор хэрэгжилж эхлэегүй байгаа хгүй юу. За дараачих нь болохоор Anoa-гийн peach 77% peachтэй niacin essence toner гэдэг. Энэ бас дуусж байгаа. Энэ бас айгүй дайггүй байсан. Надад Anoa-гийн бүтээгдэхүүнээс хамгийн таалагддагаас хоёрт орсон. За дараачих нь болохоор ийм Peptip гэнэ үү брендийн аха бахатай pH центэлэ 3%тэй тонер байгаа. Энэ бүр надад амар хатуу тонер шиг санагдсан. Энэгээр нэг хэд хоног ярьчаад ер нь бол надад энэ нэлээд таалагдаагүй дээ. Өнөөдөр шинэ тонер авсан. За тэгэнгүүтээ одоо цэвэрлэгчээс явчих. Надад энэ SMP-ийн тосон цэвэрлэгч байдаг. Энэ бүр амар их таалагддаг. Тэгээд энэ талдаа орж ийн ер нь дуусж ийн. Тэгээ энийг нь уртлыг нь манай хүү тайлсан байсан чинь аав нь эрка эвдэлсэн байсан. За дараачих нь болохоор Anoa-гийн ийм hair lift-тэй хөөсөн цэвэрлэгч байгаа. Энэ бол хуурай арьсан тохиромжгүй 7 хоногт нэрээс 2 удаа угаах тохиромжтой гэдгээс учраас энийг би нэг хэсэг л хэрэглэнэ дахиж хэрэглэхэ болсон. За одоо болохоор яг байнгын хэрэглэж байгаа угаагч нь гэх юм бол юу байгаа? Энэ Mayo-гийн ийм Pure and Deep Cleansing Foam гэдэг энийг би бүр энэгээр юу нь бол нүрээ бодсон. Тэгээд double cleansing хийх үедээ заавал угаадаг. За өөр юу вэ? За одоо серум руугаа орчих гэж бодлоо. За эхнийх нь болохоор Anoa brand-ийн энэ 100 нэмэгтэй тэнгуүтэй hyaluronic Anoa PD-ийн hyaluronic acid-тэй тэгээ капсул 100 гэн. Энэ бүр амар чигшилдэг. Энэ бас дуусч байгаа хгүй. Энийг бүр хайрлаад хаяал төрхдөг. За дараачих нь болохоор бас SMP-ийн тэгээ high panto-тэй чигшүүлэх үйлчилгээтэй. Энэ бас дуусч байгаа. За дараачих нь болохоор Skin Food brand-ийн Moist Effector гэдэг Carrot Keratin-тэй. Ер нь essence ample-ийн үүрэг гүйцэтгэдэг юм юу байгаа. Амар ягаан гартай л яриад байдаг те. За дараачих нь болохоор энэ Nap brand-ийн ийм юу байгаа хгүй юу. Niacinamide Pore Ampoule гэдэг. Энийг бол нэг сайн хэрэглэхгүй байгаа. Одоо тэгээд харилцсан юм чинь niacinamide бүтээгдэхүүн хэрэглэхээс өөр аргагүй. За нэг mist гэдэг ийм Tenzero brand-ийн ийм юутай Sikaтэй mist. Энийг бодолтынхаа өмнө цацчдığım бас айгуу дайггүй арьс чигшүүлдэг. За тэгэнгүүтээ Medicube brand-ийн wrapping mask байна. Энэ бүр амар гоё. Энийг яг чухал өдрийнхөө орой арьсаа бэлтгэхдээ түрхээд унтцдаг. Тэгээ өглөө хулаад авчдаг байхгүй юу? За тэгэнгүүтээ надад болохоор Mayo brand-ийн Our Vegan гэдэг ийм тос байгаа. За тэгээд
S&P-ийн юу байгаа. Ийм тос байгаа. Энэ бол ихтэй надад нэг сайн тохирохгүй л байгаа. Тэгээ би өнөөдөр дахиад нэг тос авсан. Тэгээд энэ нь болохоор Micosmo-гийн ийм бас тос байгаа. Энийг бас нэг тохирохгүй байгаа. За тэгээд нүдний тоснуудаас нэг ийм нүдний тос байна. Тэгээ нэг ийм нүдний тос байна. Энийг нь илүү төгсгөө хэрэгэлдэг. За ерөнхийдөө одоо болохоор өнөөдөр шинээр авсан 3 бүтээгдэхүүнээ танилцуул. Энэ ямар амар ягаа юм би. 3 бүтээгдэхүүнээ танилцуул. Би одоо маргааш ийм гартай ажилдаа явах юм бохтой. Ямар иччих юм би. Нэгтгэс өмнө арилах байгаа. Би нэгдэг өдөр гэрээ штэ. Яана. Яг юу ичвэ гэдэг тахгүй юу? За өнөөдөр авсан тонер болохоор Jumiso брендийн Hyaluronic Acid-тэй тонер байгаа. Энэ бүр амар гоё заяа. Би угаасаа Jumiso брэндээ тайртай. Би сая Jumiso брэндийн тосыг нь хэрэглээд дууссан байхгүй юу? Тэгээд амар чигшүүлдэг болохоор нь энэ тонерыг нь хэрэглэж үзье гэж бодоод авсан байгаа. Хүрхэн бааз. За тэгэнгүүтээ өөрийнхөө мөнгөөр гэдэг шүү дээ. Тэгэнгүүтээ дараа нь болохоор энэ S&P гэдэг брендийн ийм бас чигшүүлэх нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй ийм юу тос авсан. Хөрхэн савлгатаагаад. За тэгээ надад юу гэдэг вэ байхгүй юу? Нэг BH ингэж гуйжуулчих болдог, нүрэж гуйжуулчих болдог гэдэг нэг тийм айгүй хард тийм нэг юм байдгийн. Тэгээд тэрнгээр гуйжуулахаар миний нүд хорсоод байдгийн. Тэгээд нүд хорсоод байгаа юмар яаж ярьсаа гуйжуулах вэ гэж бодоод өнөөдөр яг энэ Skin Food брендийн Pineapple Peeling гэдэг ийм гуйжуулагч авсан. Одоо арьсаа ойр орхон гуйжуулахгүй бол харлцсан, борлцсон байгаа учраас ерөнхийдөө бол арьс гуйжуулагч хэрэгтэй. Хурдан цайрахын тулд. За өнөөдөр ийм шин юм авч skin care дээр апдейт хийлээ. Тэг яг ингээ бөөгнүүлсэн чинь бас овоо юмтай гарвэ шүү. Ер нь нэг хэсэг чинь би ерөөсөө арьс арчилгаа хийдэггүй байсан баггүй юу? Энэ он гарахаас өмнө будгаа ингээд нэг тийм гээлэн цэвэрлэгчээр цэвэрлжэл тэгэл унтчихдаг. Тэгэнгүүтээ сайхан хамар ам яга холтруудаад байна гэж гайхаад байж идэг арчаагуугаар исэн баггүй юу? Тэгсэн чинь 2025 он намайг ингэж амар өөрчилсөн байна. Би одоо бүхэл бүтэн ийм их төмпөн дүүрэн арчилгааны бүтээгдэхүүнүүдтэй болсон байна. Эдрийг одоо буцаагаа тавья. Буцаагаа давж тавина да. За тэгээд үсээ угаагаад өнөөдрийн маань бичлэг ерөөдөө болж байна. Хэдүүлээ гоё нартай үсээ харъя тэхүү гэж би бодлоо. Үсээ угаагаад хатаа гэж юу нь бол бөөн их ажил болох бах. Тэгээ бүүнөрөө нартай үсээ харъя. Тэгээ үсний талаар мэдэх одоо асуумаар байгаа юм хүн байвал асуугаарай. За тийм байна. Өнөөдрийн маань бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Жохон заваан нөхцөлд үсээ бодсон боловчлаараа ихтэй надад бэлээ гарч авах ямар ч тэнгэл байгаагүй. Хамгийн сүүлийнхэн тэнглэл би ингээд тэнхээгээр би үсээ бодчихлаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцай түр баяртай. За хай манайхаа маргааш нь болсон. Тэгээд үсний өнгө гэх юм бол нэг иймэрхүү орсон баа. Тэгээд одоохондоо нэг сайн тасахгүй байгаа ч гэсэн удахгүй тасах байх. Тэгээд дахиад өмнө жоохон гараад ихээр тодруулаа будчихвол бас гайгүй байх гэж би бодож байна. Тэгээд дараагийн хамтлагаар уулзлаа түр баяртай. Намайг Instagram дээр дагаарай. Subscribe хийгээрэй. 100000 subscribe-тай болцгоо хийдүүлээ. Хэдүүлээ 100000 subscribe-тай болоод 100000 subscribe special video гэж амар гоё видео хийнэ заяа. Тэгээд гар хараа. Би одоо маргааш амар том гэрээ хийх байхгүй одоо яана. За баяртай.